Тийм ээ, сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. Сайн сууцгааж байв уу? Сайн сууж байлаа. Зя. Лог хан байна. Яа, бага уулын дөрсөд битсэн заяа. Тэгээд эдитэлж амжихгүй л яваад. Тэгээд би ирээд яг нэг 7 хоног. Харин тийм тий. Ирснийхэн дөнгөс дараахан нэг дугаар бичих гэсэн амжсангүй. Тэгээд ямар ч гэсэн дахиад нэг унжчлөө тий. Тийм. Би чинь өнгөрсөн 7 хоногийн 4-р ирээд. Тийм 5 дахад бит хоёр тэр хэлж болно тий. Болно шүү дээ. Болох л үү дээ. Тийм болох л хэлгүй дээ. Бит хоёр Genitali нөгөө тайд үзчихсэн бол What's on my phone гэдэг шинэ эпизод нь гарч байгаа юм лээ. Биш. Шинэ season гарч байгаа юм лээ. Тэгээд тэрэнд орсон. Тэр чам дээр ямар байсан? Сонирхолтой л байсан. Миний хувьд бол анхны experience. Тэгвэл нэг юм амар сонирхолтой заяа. Би ингээд нөгөө камерын урд биш ихэнхдээ ард ажиллаж байгаа шүү дээ. Тэгвэл ингээд амар сонио ингээд дүрсээ үзчихмээр ч юм шиг эсвэл микээ өөрөө чеклчмээр ч юм шиг тэгснэ ингээд зураг авалт эхлээд дуусан гут болцсон байлгүй гэж мэж боддоод араас нь ингээд нэг юм хийж мэдэг юм санаандаар. Тэр амар инээстэй. Тэгэл ийм нөгөө камер хураахгүйгээр шууд нөгөө юуны зургийн талбайг орох явсан ч сонирм байсан уу? Тийм. Тэр амар сонирм байсан. Тэгээд яг нөгөө утас ухдаг юу нь бас айгүй инээстэй. Би тэгээд нэрэл угаасаа мөнгөр юу ч бодохгүй миний утсыг ухандаа гэж мэдж байгаа хэрнээ огт тийм бодохгүй очсон ингээд миний ингээд утсыг яг 100% оригиналаараа гэдэг шиг. Одоо ингээд зэрэгт сууж байгаа л утсыг үзсэн юм шиг байсан уу? Тийм байсан. Тэгээд яг тэр өдрөө бичиж гэж аваад боломжгүй болоод. Тэгээд тэрний дараагийн ахаад бит хоёр ажлын 3 өөр өдөр цаг товлаад. Тэр нь нас надаас шалтгаалаад боломжгүй болоод. Тэгээд өнөөдөр бүтэнсээ өдөр хойлоо. Тэжгүй цаг таарад 2 эпизод бичгээ сууж байна. Тэгээд амар нээдтэй нөгөө зургандаа явах гээд таксинд явж төвшөө тэрэг хөргөж гэж байгаа байхгүй. Тэгээд тэргээ сунгууд ингээл андаас ингээд сонь сайхан асуумаар байдаг. Тэнгүүд ингээд яриаггүй юу гэнэ би тэр ингээд ярьсан юм а подкастн дээр ярих гэхээр амар юу ярих гэдэг гэх юм. Нэг ярьсан юм. Тэгээд санагдсан. Тэгээд ингээд сонь сайхныг асуумаар байдаг. Подкастн дээрээ яриулмаар байдаг гэж бодвол амар нийттэй мессенжер чимээгүй явж байгаа. Надаас ингээд нөө хойлоо уулзаг байж хаад энд ирээд яхахлаар юм ярьчмаар байдаг. Гэтэ яг камерын рек дарагтахаар л юу яриа да гэдэг хаад болоод. Тэгээд тэр нөгөө нэг интеллигент видео хийдэг өдөр бүр яа. Тэр бүр үнэн хүүгийн. Би яг чиний нөгөө мэдэрдэг тэр нөгөө таксин 60,000 гардаг мардаг тэр амьдрал хэцүү байна, Монгол хэцүү байна гэдэг мэдрэмжийг бүр нэг өдөр ингээ бүгдээр ингээ мэдрээд. Тэгээ би ингээд гэрээсээ уулын 6 бичлэгтэйгээ 4-өөс гарч байгаа шүү дээ. Угаасаа юу болохоор түвшрэлээсэн болохоор нөгөө юу типтэй дуудаж муудаад Юбикаба. Тэгээд тэгсэн чинь яг гэрээс гараад тодор сургуулийн тэнд би 20к төлөө боодох. Тэгээд өөрөө жоохон байжсэн аа. За яад юм блэ гэж бодож байгаа. Замынхаа нөгөө талд гараад арай гайгүй юм шиг санагдаад. Тэгээд юугаараа талбайгаараа явчих гэж үү. Тэгээд дахиад суугаад яг нэг годомж өнгөрөө дахиад 20к төлж буугаад. Тэгээд тэр өдөр бүр амар хүйтэн. Би ингээ нөгөө Таиландаас бочоод Монголста сайхан дулаахан байгаа маа гэж яасан чинь. Яж хаад юу аандаа руу. Энд ёстой дулаахан байна гэж үгүй. Тэгээд би нөгөө цаг агаарч харж марж гарахгүй тэгж гараад Дэв ингээ пальтотой дотороо подолктэй тэр өдөр бүр ингээ цасан шуурга тавьсан амар хүйтэн. Тэгээ бүр ингээ хөлдөж өгөхгүй. Тэгээд би нөө скутер ундгийнхаа ачаар скутер унаа. Явсан чи яг ингээд миний ингээ баг бүх юм болсон баха. Яг ингэж скутерээ бариад хуруу ингээ хөлдсөн. Би талбайгаас зайсаас дар хүртэл скутерцэн гэ боддоо ёо. Тэгэл бүр тэгснэ ингээд юу ачсан зөө би нэг пүүз цагцсан тэрийг маань авчих гад нэг уудтай юм барьсан. Бас надад нэг хөөрхөн бэлэг авчихсан тэрийг ингээ уудлаа барьсан. Тэгээд нэг юм 2 уудтай. Скутертэй. Тэр уудаа замдаа үзэн ядж байгаа шүү дээ. Яагаад цаавал одоо гэстэй. Тэгэл бид хоёр болохоор аандаг засгийн гүрний наах нь хүлээгээд байгаа хгүй хамт цаашлах гээд. Тэгээд ингээ очиод авчих гэхээр яг ингээ нүдний урд ингээ хоёулаа таг ингээ зогсцсон. Тэгмээд ингээ за бид хоёр очиж буцаж иргэн ихээр бараг худлаа явуулна эндээ хүлээ гэж үгээ. Тэр Стефаны өдрөөс шүү. Тэр ядаж 5 дахь өдөр байсан тий. Тэгээд арахгүй. Тэгээд нэг тийм дөнгөж ирээд нэг тийм болоод байж байна. Чиний ажил хэр бэ? Оо funny. Тэгэл нөгөө энэний өмнөх дээр гэлөө нөгөө алаад өгмөрснөгдөөд байна гэж ч одоо алуулаад явчихлаа. Тий, жоохон ячаалтай. Тий, ячаалтай. Би бас ирээл
энэ 7 хоног амар гайгүй харагцаахгүй надад яг нэгтгэхийн өглөө за дэжгүй амраад авчих 7 хоног юм байна гэл нөх хүн ажлынхаа хүмүүндээ бас дэжгүй зав цагтай 7 хоног биш мэт гэл тэгэхээр ярьжсэн чи. Жигсээ алуулаад дуслаа. Өчигдөр ингээд би өглөө 9-т ажилдаа гараад шөнө 3 гэж гэртээ арай тийм үү. Тэгээд ч миний чатыг чи амар орой харсан байсан юм аа. Харин тийм. Тэгээд бүр ёо яаж юм ингэж амьдрч эрүүл амьдрах вдэ гэж бодож юм ороод сэн юм болоо. Тэгээ ядаж өчигдөр ингээд өглөөг миний өглөөг нэг хүн амар сони эхлүүлээд. Онцгүй вайптай чатаар эхлүүлээд. Тэгээ би өнөө өглөө ч бас сонирхол эхэллээ. Ажлын чат юм. Тийм ажлын маягийн гэх юм уу. Тэгээ би үлдсэн чат матын сэнэлгөө тэр чигээр нь орхицсан. Тэгээд өдөржин байж агаад нэг юм сонир вайптай байж агаад яг нэг ажил эхлэнгуут гайгүй болоод тэгэл яг ингээл бүх юм сайхан төгсдгийн алдаад нэг би тэгэд орчин түрээсэлжээс аахгүй юу. Тэгсэн чинь манай нэг хүн нэг юм хан дээрнээс нь жазаа салахтаа обоогийн тас гэд хуулаад ичтэй. Тэгээ тэр бүр ингээд нөө хананд юм нааж болохгүй шүү. Бүр ингээд амар сануулсан газар байсан. Тэгэл ёо гэл тэрийг хараад бүр тэгэд яг тэрийгээ янзалж манцлах гал азар яг нөгөө манай баг дотор яг тийм нөгөө обоо яг юм барилгын талын хүн байж тараад гялс засуулаад тэгээд гайгүй болсон. Тэгээ тэр бас өчтөр орой бүр стресс түлээд ёо. Ёо шөнийн 3 гэдэг чинь. Харин тийм ээ тэгээд амар сонирм байсан зөө. Би ингээд чамайг явчлаа да гэж бодоо бэжсэн чинь ирцэн шүү чи. Ерөөсөө ингээд 7 молоо хонцсон юм шиг санагдаагүй. Яг л маргааш нь хүрээд ирсэн юм шиг санагдсан надад. Тэгээ би цаг хугацаа ингэж амар хурд өнгөрч байгаа илүү гэж бодоол. Тийм. Тэгтээ чи ажиллаа амжуулахын хажуугаар амар хэм амжуулсан байсан. Подкастуудаа эдитлээд влог оруулаад тий. Талианы сонин сайхнаас ярих юм. Community sponsor унших юм. Тийх үү. Тэрийг төгсгөл уншчих уу? Би зарим нь хадгалааг байна. Таиландд очиод баг юу хийснэ ч одоо мартчихлаа. Ямар ч гэсэн нөгөө ажиллаар явсан 3 хоногийн ажлыг дэжгүй болгоод ирсэн шин сод юм үзэж байгаад ирсэн. Тэр бас аюу гоё experience байсан. Тэгээд ихэнх хоногудаа Паттайяд өнгөрөөсөн аахгүй юу. Паттайяд ингээд буугаал тэгээд явахын алдад ерөөсөө нэг л бодол ингээд юу яасан үлдсэн. Паттайя яг ингээд юм хөгшин Европ халзан Европ ах нарын өвөөнөрийн хот юм шиг надад санагдсан. Тийм. Тэгээ Паттайя чинь миний ойлгосноор өмнөд хойд гээд Паттайя гэж байд юм байна. Тэрний хав нөгөө шинэ хуучин тархан шиг заяа. Тэгээд өмнөд нь илүү хойд нь илүү ямар ч сан миний айгу олон хонсон хэсэгт нь тийм энэтхэгчүүд амар их байдаг. Тэгэл ерөөсөө л баг талан л энэтхэгчүүд талан тийм хөгшин юу ах нар халзан Европ хүмүүс. Тэгэл нөгөө хажуудаа нэг юм жижиг Таиланд өгтөд дагуулсан ингээл явчихдаг заяа. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө яах гэж очиж байгаа зорилгууд нь айгүй илтч юм шиг заяа ингээл тийм санагдсан. Тэгээ Паттайя ч бас нөгөө шөнийн юугаараа одоо нөгөө одоо ягааны гудамж гэдгээрээ айгүй алдартай юм билээ шүү дээ. Тэгээ би нөгөө хамт ясан охинтойгоо яг моол зоол орчоод тэгээ такси дутах гад тэгээ нөгөө ягааны гудамжийн хааны дэм бол моол гэж явж идэг байхгүй. Тэр яг нэг газар зогсоод тэгээ таксигаа хүлээгээд нөгөөдхөө ярьж мэл хааны дэм бол моол гэл тэгээ байжсан. Тэгээ би ингээ уцаахчихсан чинь манай хамт явжсэн охин тэр нэг өвөө ирдэг ахгүй ингээ солонгос хүн байлоо. Тэгээ ирснээ ингэж мингээд тэгээ нөгөө манай нэг охин гайхаад гүү гэ. Тэгээ би тэр гайхаад яагаад хоёлын тэр нэрч авлаа гэж. Тэгээ ахиа байцсан чинь нэг 2 хөшийн хүн ирснээ бит 2 дээр ингээд нэг юм яриа өсчүүдэд. Тэгээ би гүү гэл бас яажсэн чинь яг ингээд 2 тал руугаа арсч чинь нөгөө ягаанууд маань ингээд ягаанууд ч гэх шиг. Игнээ зогсцсон ээ. Яг тэр нөгөө годамжинд нь бүр ингээд нөгөө зогсдог игнээд нь бит 2 зогссон. Яа, тэгэл шокнд ороод oh my god юу вэ гэл. Тийм нэг фан юм болоо. Тэгээ аялж авч байгаа тэр авир нэстэй те нэг юм хайгаал нэг одоо юу гэдэг нэг стрит ч байд юм уу нэг одоо нэг спот заяа хайгаад явж байгаа юм тэгснэ за гэд бууж өгдөг ч юм уу эсвэл ингээд нэг юм зөв хаанууд байт юм бол гэж хальт ярьж яснаа санамсруугаар нөгөө газар очсон хэрнээ тэрийг хайгаад өгдөг те. Харин тийм юм байлээ. Тэгээд бас ингээд одоо би өмнө нь яг тийм юуны халуун Азийн орн гэхээр Филиппин, Вьетнам хоёр татсан маа штэ. Тэгээ Вьетнамаас бол бүр Тисандо вайптай юм шиг санагдсан. Яг нь Бангкокт нэг байж үзээгүй л дээ. Паттайя бол одоо Данан интерес бол Тисандо вайптай юм шиг санагдсан. Данан бол жоохон гэр бүлээрээ аялахад амар тохиромжтой ч юм уу гоё тайван чийлтэй. Тэгээд Паттайя бол ингээд бужигндаг. Тэгээд нөгөө далайн
нөгөө бичнийх нь элс мэлс нь жоохон бохирдуу ч юм уу те нэг тиймэрдүү бас яг гоё газар нь очиагүй ч магадгүй те тэгэхэд санагцсан. Гэтэ яг нөгөө юм амар месси юмнаас ч гэсэн чийл vibe мэдрэгдэхээр юм чинь тэр нөгөө сүм хийд мэд нэг гоё юм. Би өстой сонирхоогүй. Тийм манай хамт явж исэн охин маань яг нөгөө буддын талын шашинтай болохоор тийм амар гоё хүндэтгэлтэй ханддаг юм лээ. Тэгээд очиж мочоод ясан гоё исэн гэдэг чийсэн. Би болохоор яг илүүтэй жоохон хэрвээ тийм тусдаа аялахаар бол жоохон гэртээ амарч мамархаар байгаад. Тэгээд түрээсэлсэн газар маань айгуу дэжгүй бүр дөнгөж чинээр нэгдсэн бараг л нэг 7 өдрийн өмнө нэгдсэн газар байж таад бүх юм нь шин байгаад тэр айгуу тухтай байсан. Тэгээд эсрэг талд маань нэг амар хөөрхөн би юутай пациенттай газар. Тэгээд тэрийгэ өөрхөн цагийн тэдэн мянга гэж түрээслүүлдэг тийм хотел ээж дараад. Тэр мөрөнд бас жоохон амарч агаад. Тэгээд тэр түрээсэлсэн газар маань юунаасаа бичнээсээ нэг 5 минутын зайтай. Шопинг дээр яг авиксны ас шүү би. Нөө өмнөх дугаар дээр 2 пүүз авмаар байна. 2 өвөнд авмаар байна. Картигийн авмаар байна. Бүр яг бүгдийг аваад. Тэгээ уусаа ингэ нөө юу юм бэ? Бангкок болохоор ингээд амар гоё хотел. Ер нь бол бүр ингээд тэгээ залуучууд нь бүр яг надад аюу Монгол залуучуудыг санагдсан. Стилтэй амар гоё анхаардаг. Амар гоё стилтэй залуучууд. Тэнгууд яг ингээд шопинг хийх газар бүр ингээд амар их юмнуудаас угаасаа сонголт хийж чаддаггүй шүү дээ. Тэгэл яг нөгөө авикснуудыг аваад угаасаа өөр юм хай гэсэн ч сонгож чадхааргүй тийм байсан. Маш их. Тийм. Тэгэл авикс юмнууд аваад Adidas-аасаа нэг пүүз аваад, Nike-гаа аваад. Nice. Өмнө аваад тэгээд яаж яагаад ирсэн. Хоолн дээр яасан. Өстой яг паста пицца 2 литр аваад харсан. Нөгөө паттай гэдэг нэг хоол байдаг та. Walking амар гоё хоол. Тэгээ би тэрийг идээгээд зорж явсан чинь амар муухай юм лээ. Тийм үү ямар сайн. Таиланд юу паттай тийм байд юм уу? Эсвэл би муухай газар орсон юм мэдгүй. Тийм үү? Амар л гоё идэж шүү дээ. Тийм үү? Надад л амар таалагдтыг. Тэгээд тэгвэл би Таиланд хоол идэж чадахгүй мэн гэж бодоол тэгэл ерөөсөө паста пицца 2 литр аваад. Европчууд их байдаг болохоор тийм төрлийн хоолыг бас аяг их хэдэм л лээ. Тийм. Жохон амтлагч ихтэйс навцсан уу? Халуун ногоотойс навцсан уу? Үгүй зүгээр л нэг юм сонин өнөр мөнрээс нь ахуулаад нэг амар таалагдаггүй. Гомь ч гэсэн амар сонин сулбар санагдаж байна. Тэгээд нэг тийм болоод таагүй төрүүлсэн мэдрэмж нь жоохон нэг юм нөхшин ах нар ингээл нэг юм байнгын нэг юм хараастай тэнд ингээд нэг юм эмхтэй хүн хайгаал явж идэг хүмүүс амар хэмшиг надад санагдаад. Тэгээ ингээд тэр нь амар төвхтэй нэг юм дураараа явхад жоохон хэцүү эсвэл одоо яг ингээд дан октоодороо явж ивэл хэцүү. Одоо бид хоёр ингээд хоёлохнаа л яваад байгаа шүү дээ. Тэнгуут ингээд жоохон юу байнга ингээд юм харцсан дунд яваад байгаа юм шиг. Тэгээ ингээд нөгөө халуун орнд байгаа юм чинь бас ингээд нэг юм жоохон задгаа хувцлах тийм шүү дээ. Тэрнээс ч бас жоохон айгаад нэг тэгж бас явчихтаагүй. Тэгэл битүү хувцсан удаа өмсөн. Чиний зураг бүр гүнжээсэн. Тэр амар гоё зураг байгаас. Тэгээд яг тэр юу юм уу артлынхын ягаан тэнгэр гүнж юм уу чи гүнж юм уу гэж ялгагдахгүй байсан. Тайминг нь амар хөрхөн байсан. Тэгтээ чиний тэр нэг стори бүр амар фаны. Би бүр ингээд ямар цаашаа хараад ингэсэн ч юм шиг эсвэл ингээд урагшаа харснаа мэдгүй ямарсан ингээд цаашаа харсан юм уу наашаа харсан юм уу гэдэг нь мэдэх ч юм. Харин хэлсэн чинь тэгж харагдаад би бас өөрөө юу вэ? Би яг хаашаа харж болсон юм гэж бодогдоод ари нэгтэй зураг эсэл. Тийм байна. За тэгээл нэг тиймэрхүү сонинтой юу хийсэн бэ? Очоод л жоохон сайхан хоол идчихэж байгаа л ажиллаа хэд хоног амжуулчаал шопинг хийж байгаа л ирсэн юм. Нөгөө листлж бодсон юм очоод аавна гэдэг чиг бас аяллаа хэсэг нэг өстэй тий. Хийхийг хүссэн юм бол нэг амар ингээд листлж байгаагүй. Тийм. Тэгэл яг нөгөө авахыг хүссэн юм яатсан ч юм болцсон юм шиг. Яг ингээд нөгөө хамгийн сүүлийн 2 өдрөө шопинг хийж байгаа шүү дээ. Тэгэл яг бүх юм авцсан чинь ингээд аялал completed гэдэг мэдрэмж төрөл амар гоёсэн. Бангкокийг гэхдээ бас амар очиж үзмээр санагдсан. Бүр юу ч үзээгүй очоо. Ерөөсөө л буудлаасаа нэг 2 өдөр дэлгүүр бодол гэж. Таксинд надад айгүй их мөнгө өргөдчих шиг санагдсан. Ерөнхийдөө Монгол руу таксинд. Монголоос ч үдүнтэй ч яж магадгүй юм шиг санагдсан. Тэгээд Бангкокийн төвчрөл энтерээс амар юм бэлээ. Амар төвчрдөг. Бүр ингээд нам зогсдог. Ялангуяа бүр BCR яагаар. Тийм. Тэгээд алхаж малхаал. Тэгээд Паттаяад нөгөө нэг цаг агаар амар дэжгүүсэн нэгцэн. Амар халуун, градус нь халуун байгаа ирнэ. Далайн салхинд айгүй гоё сэрүүцэгддэг. Бангкок болохоор бүр амар халуун. Тийм. За тийм байсан да. Аялал ер нь дүгнэхэд маш таагүй. Nice. Болоод ирсэн. За эрэхтэй ядарсан уу? Дамжсан уу? Буцахтай айгуу дэжгүй яагаад эрэхэд нөгөө шүний нислэг гэж тараад. Бид хоёр 3-аас нисээд 7-д буусна 12-ш нисээд 5-д бууж байгаа байхгүй Монголд. Тэгээ тэр жоохон ядраасан. Гэтэ бас яг нөгөө амралт яг
Таиландд байхдаа дайггүй амарсан болохоор 1 хоног унтаж сэрэл ерөнхийдөө тэр ядралт гарцсан баг шиг санагдсан. Цаашаа явахдаа бол нэлээд дайггүй. Нислэгээ яг дамждаг ч гэсэн нэлээд дайггүй транзит нислэгүүд болцсон гэж бодоод байгаа. Тэгээ наашлахтаа нөгөө дүлгөө наах хэрэгтэй. Таараад. Оо нэр тийш тий. Тэгээд одоо бид нар ингээл нөгөө бодглохлоор онгоцон амир ядарч байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүмүүс ингээл хүчний бэлтгэл хийгээл ингээл явж байгаа л бүр тоглолт хийгээд тий ёо. Тэгээ ядаж нөгөө ингээл нөгөө харахлаар амир өндөр хүмүүс. Тэнгуут ингээ хальт ингээд харахлаар нөгөө суудлан бодолтой ингээл ингэсэн чаавс ингэж сууж байгаа л тэгэл хэцүү юм аа гэж бодогдсон шүү. Тэгээд өөр чамаар сонин сайхан өөр юу вэ? Надаар өстой бүр нүүд дээрээ тэмдэглэе гэж сонь. Twitch алга. Twitch байсангүй тэгээд жоохон сайд нөгөө нэг ажил эхлээс өмнө нөгөө нэг эпизод дараас ярьж ирсэн юм да. Би нэг юм гарах гэж ярьж ирсэн шүү дээ. Тэр маань стил авчихгүй. Тэгээд тэрэндээ бас жоохон шаналаастай. Тэгээд ямар ч байсан яаж игээд 4 сартаа гаргая гэж төлөвлөж байгаа. Тэгээд уг ингээ бүх юм болцсон байхгүй юу? Тэгэл байхгүй юм юу? Нөгөө нэг кино үзэж дуусгасан юм уу? Танжирина юу 10 дугаар анги дээр нь л явж байгаа. Киногоо бас үзэж дуусгамаар л гэдэг байхгүй юу? Би нөгөө юунд Таиланд тахта үзэх гээд. Тэгээд би нөгөө чи ярьсан шүү дээ ингээд бүр ингээд нэгдүгээр анги би ингээд тэгээж бодоод уйлаад гээд. Тэгээд би нөгөө нэгдүгээр анги уйлах гэж хүлээсээр байгаа дуусгав. Би бүр яг мэдсэн юм ингээд ярьчаар амир тэнэгэдэг гэх юм ингээд хайп үсгчгээр одоо жишээ нь ингээд зарим хүмүүс хийх хүмүүс ч тэгжиж магадгүй ингээд нөгөө амир ойлголдог кино ингээд ил хаасайгүй л ингээд байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд хүн амир төсөөлттэй үзээд хаана ойлгох хэрэгтэй юм бол гэж мэгээд байдаг гэж магадгүй л. Тэгээ би яг бүр нэгдүгээр ангийн яг ойлгох гад би нэл ойлгох гал бэлдээлсэн. Тэгэл яг ойлгохгүй дуусаад тэгэл за нэрэл амир хүлээсэн юм байна гэл. Тэгэл нэг 2 дугаар ангийн өсч магадгүй яасан л дээр юм байна. Яг одоо бүх анги нь ороод дууссан билүү дээ. Нэг бүр ингээд мартаж байгаа дахиад нэг ямар ч төсөөлөлгүй дахиад нэг хэлүүл үзэх. Гэтэ ер нь айгуу дулаахан мэдрэмж өгөх кино лээ. Киноны өнгө амар гоё харин эхлэл интро юм байгаа шүү дээ. Тэгэл за дараа нь үзээ эсвэл зүгээр кино тавчлалын үзэл гэж үзсэн шүү. Тэгээ би яг нөгөө намайг үзэж байхад би яг ингээд нөгөө аавч хоёртой нэг жоохон ингээл одоо юу гэх юм бэ жижиг маргаанууд гэх юм уу нэг тиймэрхүү юм болоо л гэсэхгүй. Тэгээд тэр кинон дээр яж байгаа ч юм уу ингээд тэгээ миний бодлоор ингээд л гэдэг юм шиг үл ингээд нэг юм амир хүний амьдралтай үзэгчийн амьдралтай амир relatable тэнгууд хүн яг өөрийнхөө амьдралтай холбож өөрийнхөө аав ээжийг өөрийнхөө хайртай хүнийг ч юм уу бодож амир хөөлдөг юм шиг байгаа юм. Тийм баг. Тэгээ чиний нөхцөл байдал бас тэнд амир тохирох нь цаашийн. За би бол тэгээд нэг бол үзэн нэг бол зүгээр товчлын үзье. Товчлын яриа гарсан юм л шүү дээ. Кино задлмсэн лөө. За тэгээ сонио хачин тиймэрхүү байна. Энэ дугаар бол сонио хачингаа яриад яг дугаар. Тэгээд нөө өнгөрсөн дугаар хүмүүст амир сонирхолтой байсан юм байна гэж бодсон уу? Би бодсон шүү дээ. Тийм. Чамд нөгөө өнгөрсөн дугаараасаа ярьсан юмнууд чи ирсэн үү? Авсан уу? Авсан шүү. Нөгөө пальтогоо авсан юм уу? Пальто байсан шүү дээ. Биш ээ. Өөр нэг пальто үзэх гээд байна. Тэр л авсан шүү дээ. Би тэгээд оролцсон маас дээ. Авсан юм уу? Тийм авсан. Тэр саарл пальто хөөрхөн байсан. Гэхдээ өмсөгдөх нь арай бага байсан гэх юм уу надаа. Нэг юм саарл өнгийг яг daily хослуулж чадахгүй байгаа гэх юм уу? Тэрнээс илүү нөгөө атаачхаа харыг арай төлөх өмсөд байгаа. Тийм. Тэгээд тийм нөгөө нэг скимсийн нэг ягаан хослол гэж загсан. Тэр жоохон энэ одоо жишээ нь зүгээр нэг гэрийн өмдөл юм л та. Энэ гэрийн өмдөл тажгүй заяа. Нэг юм жогер шиг өмд тэгээ нэг юм хүүди тэгээ нэг юм бариу топ 3 байгаа байхгүй юу. Тэгээд надаа материал мөр амар таалагдав. Амар санаа байсан. Тэгээд X 2X-с ч үлээ. Би бүр яг size chart-ыг харж байгаад авсан байхгүй юу. Тэгсэн чинь өмнө нь надаа амар урт. Тэгээ за тайруулаад яг өмсөж болох юм гэж бодсон. Тэгсэн чинь одоо нөгөө юуных нь хүүдийнхэн дотортлын нэг юм зөөлхөн материал байдаг шүү дээ. Ямар гэдэг вэ? Одоо энэ шиг шүү дээ тий. Тийм. Энэ нь амар муухайсан бүр. Би дуусгаж харууллаа заяа. Амар муухайсан. Тэгээ би юу юм уу? Ширүү гэж бодсон. Үгүй нэг юм бөөсөрсөн юм шиг. Хоорондоо ингээд нэг юм үргэлдээд бүрэнхий юмуд болцсон юм шиг. Тэгээд за хайр мөн гэж бодсон. Тэр ингээд тэр 3 хостол энэ өмжтэй нийлээ сая гарна төрүүлсэн. Тэгээ би за фейлцчлээ del гэж бодсон. Уган дээр хүүдийн амар бест селлер юм билээ. Тэгээд жоохон гайхсан. Юм захихын жоохон сул тал нь тий. Эсвэл надад тэгж таарсан байж бас магадгүй юм тий.
А бас тийм тий. Энэ гэрийн өмд нь бол хөрхөн байгаа. Материал нь талагдсан. Тийм ээ. Гоё яриадч байна. Тэгээ нэг жоохон дулаараа л хөтрөөл жоохон дулаараа л хөтрөөдсөн ш. Тэнгүүд яг нөгөө боцоо уцаа өмсөж гарах уу байх уу? Цас орчих үе дээ. Тэр амар хөгийн тий. Яг ингээ нэг амар гоё цаг агаартай үед боцоо уцаа өмсөж гармаар байдаг. Гэтэ өнөөдөр яг тийм биш байх болов уу? Тийм эсвэл орой бараг цас мас ороо шуурчих үе дээ. Хаврын хэцүү удаа тийм юм да тий. Өдөр нь л гоё ижсэн орой шуурч мурах магадлал айгүй өндөр. Харин такс рефандыг чи ер нь хизээ мэддэг болсон бэ? Юуны гадаадаар явж явах үедээ би нэг оюутан бахтаа явж байхдаа мэдсэн. Тийм үү. Азар ингээд нэг өөр хүмүүстэй хамт явж исэн тул та. Тэгээ хэр авдаг гэсэн? Дэжгүүл авдаг гэсэн шүү дээ. Тийм үү. Би бүр нөгөө юуг хинээс ч үлээ такс рефанд болдгийг сонсоод Таиландынхаа аяллаар нөгөө такс рефанд авъя гэд. Тэгээ явж исэн чинь нөгөө ийм шар хуудас авдаг юм шүү дээ. Тийм. Тэрийг мэдхгүй. Зүгээр нэг баримт зарим газраас шаарддаг. Бүр яг битээрээ. Тэгээ нөгөө зүгээр баримтан байхад болдог гэ баахан газраас яасан чинь нөгөө Adidas-ийн хүн болохоор амар хөөрхөн. Та ингээд ямар авилын шар хуудас заавал хэрэг болтыг шүү. Энийг авчих гээд. Тэгээ би нөгөө сүүлийн худалдаа авалт тэрээс авахгүй. Тэгээ би нөгөө өмнө авсан баахан авч чадаагүй шүү. IKEA дээр ч үлээ яг гэсэн чинь нөгөө иргэний үнэлэх битээрээ ирэх болно энэ төр гэж үгээд газар болгоноос янз бүр гэдэм болов гэж гарсан. Тэгээд иргэний үнэлэх үлдээсэн хүмүүс ч одоо тэгээд харин тийм дээ. Тэгээ тэр яг нэг бүр ингээд нөө шууд 10% буцааж авдгүй юм байлээ шүү дээ. Гэхдээ яг ядаж онхны будал дээр хоол идэх мөнгө зөнгөө буцаад авчихсан юм л. Тэгээ ялангуяа бүр нөө их төсөвтэй шопинг гэж бодсон үедээ болов авчмаар л юм бэл тийм л. Би тэгээ нэг хідэн төгрөг буцааж авснаа тэрийг нөгөө солиулгаа мартаад багтаар наа. Нөө такс рефанд. Тийм байна. Тэгээд машин барьж байхад биш машинд явж байхдаа уцаа орлохоор дотор ч муухай харагдав. Амар. Би сүүлд нэг юм олж мэдээд энэ нөгөө нэг Apple accessibility дотор нэм motion cues гэх нэг юм байгаа байхгүй юу? Тэнгүүд энийг ингээд хасаачаар бид зүгээр автоматик дээр нь тавьчихдаг. Тэнгүүд автоматик дээрээ байхаар ингээд автоматар хөдөлгөөн мэдрээд дэлгэцэн дээр ингээд ийм цэгнүүд гараад ирдэг заяа. За. Тэгээд уцаа үзэхэр зүгээр хэлээ. Оо вау. Тэгээд төвшөөл надад зааж өгсөн л дөө. Тэгээд би эхэндээ жоох итгэхгүйсэн. Миний бүр амар дотор мухаар байхгүй. Ялангуяа ингээд зэ юу гэдэг нэг хальт ингээд reply бичих тэр хооронд л бүр ингээд дотор мухаар байгаа. Тэр чигээрээ баг ингээд машинаас буусан ч гэсэн ингээд тийм юу байгаад байдаг байхгүй. Тэр бүр амар нөлөөтэй лээ. Оо ямар ч юм бэ. Яхаар тэгэхээр яадаг гэсэн үг юм бол хөдөлгөөндөө байдаг гэсэн үг юм байна. Тийм нөгөө motion юм хөдөлгөөнтэй юм харахаар дотор мухаа шиг тийм юм тийм. Тийм юм шиг байгаа юм. Тэгэнгүүт яг ингээд ялангуяа ингээд жоохон хурцтай явахаар нөгөө цэгнүүд ингээд амар олон болж болчдөг. Нэг жоохон 20-оос доош mooш байхаар нэг юм 3 4 цэгэл гарч ирж мэрдэг юм билээ. Би бүр огт оролдож чаддаг шүү. Тэгээд яг апдейт хийгдэж гарч ирсэн үү өмнө нь байсан уу гэдгийг харин мэдэхгүй байна. Тийм байна. Байсан бараг байсан да. Харин байсан да. Тийм. Сэн технологи юмнууд бас өөр шүү. Гэхдээ iPhone энийг гоё танилцуулж болдгоо бах та. Эсвэл танилцуулсных нь хажуугаар л өнгөрцөн байт юм байна. Тийм л ах, тийм л ах. Би дидэл сайн мэддэг баг. Тэгээд энэ нөгөө accessibility дотор ч бүр амар их юм байт юм билээ. Тэгээд би төвшөөг зааж өгөхөөр нь жоол ухаад. Тэнгүүд бас нөгөө хөгжлийн юуны сонсголын бэрхшээлтэй хүмүүс ах юм бол ингээд нөгөө аппарат зүддэг штеп. Тийм бас сүүлийн аппаратууд нь нуцтай нь холбогдож болж болдог. Тийм тохирхоо бэл. Nice. Өөр юу байла ер нь уцаа бай бид нар ч бас сайн мэддэг юм билээ штеп. Амар ухаангүй ухаалаг уц барьдаг хүмүүс. Оо. Энийг бүр заавал ярих болохгүй. Нөгөө би чамд хэлсэн штеп нэг хүн нөгөө кейк өгөхгүй байна. Тэгээд юу вэ гэд. Тэгээ би яг нөгөө хоёлын эхний бичин гэж тохирсон өдрөө цагцаас ахгүй юу. Тэгээд нөгөө юу маань нэгэнд хойшлуулах боломжгүй юм чи юутай ч авчээ. Тэгээд маргааш нь ч юм уу биччихье гэж бодсон чи одоо бүр ингээд 4-5 хоног өнгөрцөн. Гэтэ би ингээд задлж үзээд зураг мургийг авсан байгаа. Амар хөрхөн үнэхээр сэтгэлээсээ явуулсан байсан. 3 хайрцаг юм байсан ахгүй юу. Андаад өсөөд тийм гутаа үздэг шүү гэд ингээд дахиад тастаа нэг хайрцагтай. Тэгээд яг 9 онс чадаад. Би тэгтээ нөгөө нэг ажил дээр яатсан байсан болохоор ажлынхан дагаа хувааж мууж ягаад аяг баярлаа. Тэгээд нөгөө чат одоо өнөөдөр бичиж байгаа болохоор өнөөдөр чат бичье гэж бодоод байж байна. Тэгээд явуулсан хүндээ аяг их баярлаа. Тэгээд дараа нь би худалдаж аваад өсөөд амсуулнаа. Тийм гоё амттай байсан шүү. Нэг сонсогч маань явуулсан байхгүй юу? Юу яах гэдэг та хоёр ингээд хийдэг юмнасаа явуулъя гэд яасан юм. Харин бид хоёр тэгээд
нөгөө дугаараа бичгээ 2 өдөр төлөвлөөд хоёулын дээр нөгөө зайлшгүй аюу их асуудал гарсан тий. Харин тэгээ тэр нэг дундуураас тохиолдсон юмнууд айгүй хөг юм байла. Драма. Тий. Нөгөө юун дээр тэр чи хит тхүүтэр юм бэ? Бид хоёр ингээ байж идэг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд би 0 орчоо гараад ирсэн чинь дондоо 0-д үлдсэн. Тэгээ өмнө нь яг дондоо тэгж 0-д үлдэн гутаа юу яагаад төгчжсэн тохиолдол байдаг. Гэхдээ энд бол энэ нөө шинэ юунд бол байхгүй. Тэгээ тэрийг нь ч мартчихж тэгж төгчдөг юм. Тэгээ цааш угаасаа гарах жагаад ингээд юугаа эргүүлчихдэг байхгүй. Тэгээд ингээд би яг буцаад 0 орхсон чинь төгчээд. Тэгэл гэл тэгээ өмнө нь нөгөө Азагийн хоёр ах ирж юу ийдс болохоор онгойлгуулж исэн болохоор би шууд мөнхөж яах байсаа хоёрлоо залгаад яачхаа гэдгсэн чи за одоо орой болцсон штэ өөрөө үцчих. Тэгээд нөгөө хоёр ах руугаа залгаа яасан чи ингээд яачих гэд. Тэгээ хуруугаараа авбаа гэд бүр яг сануулсан байхгүй. Эвгүй шүү. Тэгсэн чинь яа ингээд үзэж байгаа. Нэлээ үзсэн юм аа 30 минут үзэж жагаад тэгэл яа гэж явчихдаг байхгүй. Тэгээ би тэгтээ тэрийг бол ингээд зүгээр хуруу зүсэлт гэж ботсон эхлээд. Тэгсэн чи яг энэ нөгөө дунд хурууных нь эхний үеийн ингээд ясандаа тултал ингээд яатсан. Тэгээ тэрний шалтгааных нь юм тонгороо байдсан шүү дээ. Тэрний ингэсэн л юм билээ. Тонгороо бахтай явах тий. Харин тийм зүгээр юм бариултай хутга байхгүй тий. Тийм тэгэл бүр ингээл сандраал нулимс гоожгоол яхаа мэдгүй. Азаа болохоор ингээ яг тийм байдалд ингээ зүг зүг дутг болчихсон юм билээ. Амар сонирхолтой. Тийм. Яг ингээд надтай ингээд юм ярихгүй. Тэгээ би баг зөрүүлэх гомдохгүй. Тэгээд ингээд яах вэ гэл. Тэгэл нөгөө хоёр ахыг дуудаал нөгөө хоёр ах сандраал гяс ирээл тэгээд нөгөө хаалгаа онгойлгочод тэг харснаа Азагийн уруу бүр яг ингэцээхгүй. Ингээд огт хөдлөхгүй болсон. Тэгээд юу яаралтай гэмтэл орё гэх. Тэгээ гэмтэл орсон чи амар инээдтэй. Нөгөө цаг магаа бичүүлээд тэр нөгөө боолох хөрөөрөө ордог байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө доотлын Эмийн сан биш үү? Эмийн санд ажилладаг нэг охин байдаг чи танд болохоор нэг нүдэн шилтэй. Тэр охин чинь гэмтлээ юм чи юм бэлээ бүр. Тийм тэгсэн чинь Азаа ингээд ороо боолгуулах чахта манай Эмийн сан чи штэ гэдгсэн чинь энд бол би чиний эмч. Хөөрхөн тийштэй гэдгсэн гэсэн. Тэгээ амар хөөрхөн тэр охинтой бинтлээл тэгээд шүрмсэн тасарсан байна. Яаралтай агалаханд орноо. Маргааш ингээд эмчид үзүүлээд яа гэх. Тэгээ Азаагаас нөгөө нэг игэмнийхээ хаалганд орох хэрэгтэйсэн шүү дээ. Тэгээ маргааш нь нөгөө игэмнийхээ хаалганд ордог эмнэлэгтээ очиод харуулсан чинь яаралтай хаалганд ороо гэх. Тэгээ зураг мураг авахуулаад. Тэгээ за тэгэл болчин гэж бодоо байж исэн чинь яг хаалганд орохынхаа өмнөх өдөр би нөгөө өглөө дандаа утасынхаа дууг хаачдаг болсон байхгүй юу. Тэгсэн чинь Азаа ингээд 4-5 залгах зайдаг байхгүй юу. Тэгэл би буцаагаад чата харсан чинь ингээд эмч надаа ийм юм хэлсэн гэд. Тэгээ яасан гэдгсэн чинь ингээд чи даралттай болсон байна нэгт. Тэгээ даралт чинь юунаас шалтгаалдаг вэ гэхээр нэг юмнаас айгүй удаан өвчтэй нэг өвчтэйгөө айгүй удаан байх ч юм уу. Тийм юмнаас дархлаач уунаад ингээд даралттай болдог гэд. Тэгээ Азаа болохоор шууд тэрийг нөгөө аршил юм байна ойлгомжтой гэж бодож байгаа шүү дээ. Аршилтай амар удаан явцсан даралттай болсон. Тэгээ хоёрдугаарт Азаагийн ингээд нөгөө юуны одоо мөгөөрс хоолойны мөгөөрс арай өөр байрлалтай. Тэр нь болохоор амьсгалын аппарат заалгахад тэр нь амар асуудалтай байдаг энэ төр гээд. Тэгээд ер нь айгүй эрсдэлтэй хаалганд орж байгаа шүү. Ам нас мас гэд үлдээсэн байдаг байхгүй юу. Тэгэл би бүр ёо бурхан минь гээл яг наад өдөрт хоёлаа бич гэдээжсэн мэт тий. Бүр ингээ яахаа мэдгүй. Тэгэл бүр ингээ залгаад уцаахгүй. Тэгэл бүр яг орчиж гэж бодвол. Тэгээ би нөгөө яг халахаатай өдөр нь бас ажилдаа хүргэж өгч чадаагүй. Юмыг бэлдэж өгчөөд бид хоёр салсан аахгүй. Тэгэл юу вэ гэл амьдрал бодогтой бол oh my gosh гэл. Тэг яг байжсэн чинь чатчээд за одоо ингээ орох чинь ямар ч гэсэн ингээ сануулсан. Тэгээ орчоод ирээ гэл орсон. Тэгэл бүр ингээ бараг л нөгөө бурхнаас гуйх сүлийн хүсэл шиг юм бодоол. Тэгээ байж агаад ашгүй яг 3 хөнгөрөөгөл гарчлаа. Дудлахгүй орчоод ирсэн. Ч болчлаа. Тэгэл гэл тэр хүртэл чи ингээ миний амьдрал нэг юм сонин ингээ юм хийгээд байгаа хэрнээ ингээ нэг юм төвлөрч өгөхгүй сонин болов шүү дээ. Тэгэл яг гараад ирснийхэн дараа ёо гэл. Тэгээд нөгөө Азаач завгүй Азаа ингээл имлэгт тэгээд нөгөө манай хоёр ээж тусалдахаараа туслалж аваас нүуний оюун гэрлээж ирээл гэр орон цэвэрлээл гэр бүр амар заяа. Хит хоног. Бид хоёр баг сүүлийн хідэн сар гэртээ хоол хийснээ баг сандгүй. Тийм амар бизи бүр. Гэтэ энэ амар хөгийн л юм л та айгундээ. Тэгээд гэр мэрэр цэвэрлж өгөөл. Буцаа эн чи яг нөгөө өөрсд дээрээ болон төвлөрч амар гоё амьдрах хэрэгтэй гэдгээ хэсэг хугацаанд амар мартцсан. Ер нь яах гэж ажил хийгээд байгаа илээ гэдгийг амар
бодмоор. Гэхдээ амар хэцүү. Одоо ингэж ёо за. Ингээд тэг юу хийндэ ингээд ажил хийх гэж амьдраад байгаа юу гэж бодгоо шаналн дээ. Тэнгүү за тэгвэл ингээд жоохон одоо баланстай болгоё. Арай илүү өөр юмд enjoy хиймий гэж бодонгууд тэдэнд тийм юмны төлөлттэй, тэдэнд тийм юмны төлөлттэй гэл. Тэнгүүт ингээд буцаалаа хаанц цаашлах болохгүй маань гэл. Харин тэгэл бол нэг өөрсдийнхөө төлөө ажиллаад байгаа хэрнээ. Тэр ажиллаж ах явцдаа өөрсдийгөө ингээ гимтэйгээд тэгээ өөрсдийгөө зовоогоод сэтгэл зүйн хувьд биеийн хувьд ингээ байгаа нь амар сонио. Энэ одоо яг яах ёстой юм бас учрыг нь олохгүй л энэ тэгэл одоо. Стил болондоо л гэж бодсон. Тэгээд нөгөө юу ачаасан шүү дээ. Нөгөө бид хоёр нөгөө хоцорч очоод дамжаагүй нөгөө металлын доголтын дээр нөгөө зураг явуулсан байсан шүү дээ. Тэгээ би тэрийг харчаад хаанч цагаагүй юм да гэж бодсохгүй. Тэгээ өчтөр шүн төвшөө дээр ирэх гээ очсон чинь чиний саяны ярьсныг яг ингээ азаа ярьж байгаа шүү дээ. Тэгээ би бүр ёо цаа чин тэр бүр амар деталь ярил. Яг хаалгаа нэгж исэн чинь шүрүүпүн ингээд би бүр ёо би тийэрэж гэх шиг бүр ёо. Тэр амар зэрлэг байгаа зү ер нь бодглохлоор. Тэгээ би бас ингэж бодсон шүү дээ. Одоо ингээд азаагийн одоо хүмүүс тайлбарлах юм бол азаа ингээд игмнийхэн игмээ хаглаад тий. Тэгээд тэрэндээ төмөр залгуулж хаалгаанд ороод тэрийгэ жил гарны дараа ахуулж байгаа температураас байгаа байхгүй. Тэнгуут нөгөө азаагийн эрсдэл нь унтуулгатай орвол эрсдэлтэй байх учраас унтуулахгүй зөвхөн хэсгийн мэдээ алдуулалтаар одоо хаалгаанд орж байгаа. Тэнгуут одоо ингээд яг хэрвээ ямар ч мэдээ алдуулалтгүй бол тэр энийг ингээд мөрийг зүсээд тэгээд ингээд тэр яс маснаас ингээд төмөр гаргаж авах процесс бол бүр ингээд шокны мэдрэмж авах амар өвдөлттэй. Тэрийг намдаах хэмжээний өвчин намдагч байна гэхээр бас амар газ. Гэтэ яг намдаагүй гэдэг жил шүү дээ өөрөө. Тэг яха жоохон өвдсөн л гэсэн. Гэтэ тэр бол бүр ингээд хит дахин амар л байгаа гэж бодсон. Тэгэл чаус хэцүү лсэн баг. Тэр мэдрэмж угаасаа азаагаас өөр хинж тоо тэгэж мэдэрч ярьж чадахгүй болохоор сонсоход бол амар сонин тий азаа нэг тийм амар хүчтэй энержитэй заяа одоо ингээд би лав тийм юмны араас гарч ирээд тэр өчигдөр гэдэг чинь одоо хэдхэн л хонцсон байгаа шүү дээ. Ганц хоёр хонцсон байгаа шүү дээ. Тэгж гарч ирж чадахгүй заяа. Тийм тэгж амар инээж минээж ярьж чадахгүй заяа. Тэгж яах чинь цаа чинь бүр төмрөө харах уу гэд мэд ч шиг бүр. Цаа чинь ингээд юмнаас айгүй хөөрхөн хурдан сэргээлт авдаг. Тэгээд нэг бодохоор ингээд ёо амар хайрламар шүү ёо. Ингээд нөгөө хуруу ингээд ер нь бол амар зөөртэй заяа. Хэрвээ би байсан бол би зүгээр ингээд ялцганж байгаа. Хойлоо бүр өгч байгаа. Тэгэн гут ингээд нөгөө тоглол моглол үтцэн гармаараа ингэж зураг борг явуулаа. Тэгэл чаавс тэгэл нөө. Би бүр тэр зургийн дээрээс жоохон урууг нь хараагүй заяа зүгээр л манай хоёр тоглолтоо үзэж байгаа байна да гэж харчаа. Тэгснээ бүр монополдох ч гэж. Тэгсэн чинь маргааш хагалгаанд орно гэж би бүр гайхаа. Тэгээ зургийн дахиж буцаж гүйлгэж томгүй зөөмөл чарж мараад. Йоо яфаны. Та нэг тиймэрхүү бас драма тиймэрхүү юмнууд болж байна. Нөө. Амар тайлан тавьж байгаа шиг тий. Яа наазаа тий юу ах вэ тий өмнөөс нь баха яриад тий. Харин тийм ээ. Тий нөө азаа бол надад хэлсэн л дээ. Би ингээд би чинь тусдаа хувь хүн шүү дээ. Чи подкастн дээрээ зарим юмыг ярихгүй байх хэвээр. Тэгээ чаас нөө миний амьдралаас тохиолдож байгаа юм болохоор яриад байна л та. Чи ч одоо миний амьдрал шүү дээ гэж. Тийм бүр амар бас деталь юм ярьсангүй шүү. Тэгээд нөгөө нэг ажилтай холбоотой стресс бас дахих гал энэ амар хэцүү. Ирэх гээл. Одоо нэг ийм юмнууд амар их тохиолдоод гэх юм уу. Манай компани ингээд тэдэн зураг авалттай юм аа. Тэдэнд л өмсгөө болохгүй байна. Эсвэл яг маргааш гаргаад өгөөч. Ингээд маргааш манад ингээд хяналт орж ирэх гээд байна гэдэг ч юм ингээд иймэрхүү юм хэлдэг заяа. Тэнгүүт нь би яг тэр цагт нь бэлэн болох гээд өөрөө илүү цагаар ажилладаг ч юм уу, шөнө ажилладаг ч юм уу. Нэг тиймэрхүү юм гаргана. Тэгээд яг хэлсэн цагт нь маргааш одоо 7-аас 5 мөн гэвэл ингээд 7-д нь бэлэн байлгаж ангууд аль өдөр 2-3 мөр гэж ирж авдаг ч юм уу. Тэгээд ингээд тий, ер нь аль тий. Тэнгүүт ингээд бодохоор ингээд буруут нь би өөрөө байхгүй тий. Ингээд би өөрийнхөө нойрыг өөрийнхөө ингээд сул чөлөөтэй цагийг илүү эрхэмлээд амжихгүй манайх тийм хугацаанд л гарах боломжтой гэдэг байдлаар ямар гахгүй тий. Тэнгүүт за газ гаргаж өгвөл одоо орлого юм да гэж боддог ч юм уу. Тэгэл төвшөөс имерхүү юм дээр намайг жоохон хэмлээл. Тэгэл цаа чин намайг яг хөргөж өгч авч байгаа тулдаа л нэрээ би бас амар стресс багтай байна. Нэг өнөөдрийн байдлаар.
Тэнгүүт ингээл амар хөөрхөн орой ингээл нөгөө цахилгааны гаргаж өгөхгүй шүн байж ангууд хоолмол авчирч ирэл ингээл хамтаа ингээл тусалж маслал байж байгаа байхгүй. Тэгээд эхэндээ бол төгшөө ингээд амар ууралтай байсан ингээд. Чи зүгээр тэр хүмүүстэй үгүй гэж хэлээж яагаад ингээд ийм баундрэ тавьж чадахгүй байгаа юм гээд. Тэгээд сүүлдээ ингээд надтай эвлэрсэн юм шиг ингээд амар хөөрхөн ойлгоод ингээд дахин харахаар бүр улам ингээд нөгөө ууралж байгаа нь гаас нь илүү тэр надад амар хүн тусч юмсан. Тиймэрхүү хул байдалтай байна да. Нөгөө нэг юу байдаг ч та одоо нөгөө нэг амьдралаа ингээд нөгөө ажлаа ингээд нэг баланслах гад нэг одоо тарчлаад идэг штеп бид нэр. Тэгээ би бас сүүл яг ингэж бодоод яг юм өдөр тутмын баланс бас биш юм байна. Яг юм одоо жилээр нь бодох юм бол угаасаа л ачаалттай үе учраас ачаалттай үедээ ингээд нөгөө нэг амарч чадахгүй байна. Нойр ингээд хоол гээд ингээд тийм юмны баланс алдагдах учраас тэрэндээ нэг амар төртгөө баймар юм байна гэж бодоод. Тэгэхээр одоо бодохоор жилд яг нэг юм миний хувьд болохоор 4 5 6 тэгээд өвөл 11 12 1 гэдэг ч юм уу тэгэнгүүт ингээд нэг жилийн 6 сар нь бүр амар юм ачаалтай бусад сарууд нь амар байж болох ч нормал байдаг байхгүй. Тэгэхээр тэрийгээ хүлээн зөвшөөрөх. Тийм яг ингээд 3 сараар нь баланслах ч юм уу. Арай нэг хугацаагаар нь том баланслал. Угаасаа л одоо тэр ачаалтай үед би ингээд бүтэн сайн тамарчдаггүй байх гэд ингээд байхад өөрөө ингээд юм реалистик биш юм байна шүү дээ гэж бодож үзье. Бас тийм ээ тий. Бизнес болгонд гэх юм уу нэг юм seasonal үе байгаа шүү дээ. Хэд тэр нь одоо гэтээ баг ижлэх юм баха. Зуны сар угаасаа ажил хийгээл бүр амар юм 7 8 болчихалтай байдаг бизнес өцөөхөн бах тий. Тэгэхээр тэгж бодсоо. Тийм ээ. Нэрээ тийм ээ тий. Тэгээд бид хоёр бас гэртээ энэ хоол идэж идэг амар удаад аавч өөр хөөрхөн бууз мууз ингээд бүр яг ингээд мах чанах бэлэн болгоо за энэ төгс нь гурлаа гэж бэлдэж өгч мөгөө. Тэгээ тэрийг нь сая ойрын хэд хоног гэртээ хоол хийж тэр одоо хоол хийсэндээ орохгүй штэ. Зүгээр л юм бэлэн юмыг болгож байгаа. Тэгэж идсэн чи бүр ингээд хүүс гарч яваад бүр ёо. Тэгээ тийм үедээ танжирын үзчихэж байгаа чи. Яа тэгээ нөгөө одоо ингээд миний хийж байгаа ажил чинь бас ингээд шин төсөл байгаа шүү дээ. Шин төсөл чинь бас нөгөө цалингийн асуудал. Яа бас тэгэл нөгөө 5:20-нд цалингаа тавьчаал хүү сайхан болол. Яа эхэлж явах үед нэр тэгдэж шүү те. Тэгээ амар зээл тавьж цалингаа тавьснаа. Яс сайхан өдөр вэ гэж. Тэгэл нөгөө хүмүүсийн цалин тавьчвал болно. Өөрөө дараа яг тэгдэг те. Болчихноо гэл юм. Тэгэл бас нэг сая 20 цалингаа тавьчаал. За ямар ч хэсэн тавьчлаа. Зээлээ явах. Гэсэн шиг байж байна. Хүмүүс амар гоё эрэг юм сосгол ороод ирсэн. Бөө стрессээр нь өстэй. Өөр гоё дитаас. Би нэг айгуу гоё чийжтэй нөгөө тоёртой яг баг нөгөө зэрэг юу үзэж бишээ реакшн хийж хэлсэн нөгөө Kairos эд штэ. За. Kairos нэг амар хөөрхөн контент хийжээс аахгүй юу. Подкастуудыг ингээд чигсаацсан. Хойлоо байгаагүй. Яаж байх юм бэ нэ? Тэр Kairos гэдэг хүний бишээ тэр хүний залуугийн одоо сонсдог төрлийн подкаст нь бас хойлоо гэсэн биш. Тэнгуут ингээд Монголд байгаа өөрийнхөө бас ингээд үздэг тэгээд гоё гэж боддог эсвэл ингээд амар удаж байгаа подкастуудыг үзэгчээ олцсон подкастуудыг ингээд чигсаагаад. Тэгээ хамгийн гоё подкаст байлаа мэл. Амар хөрхөн. Тэндээс шинэ подкаст олж болохоор юм байна те. Болохоор юм лээ. Тэгээ миний мэдгүй 2 3 төрлийн подкаст байсан. Тэгээд нэрээ подкаст бидний амьдралын нэгэн хэсэг юм байна гэж бодогдоод. Тэгээд тэр донд миний сонсдог нэг 2 3 подкаст. Тэгэл хүн ингээд яг өөрийнхөө сонсдог подкастыг амар гоё хайрлалтай юм амар спортлт юм байна гэх тийм тэгж бодоол. Тэгээ тэр нэг юм 5 6 төвшин гаргацсан. Хамгийн супер найлын хамгийн мяа найлын гэх. Тэнгуут ингээд яг өөрийнхөө сонсдгийг супер штэ наа чи ингээд өмөрөөд. Тийм тэнгуут нөгөөдөл нь нэг юм яг бас яг өөрсдөө сонсдгийг тэр хүн өөрийнхөө сонсдгийг амар супер гэж бодоол тий. Амар сонирхолтой гоё контент үзсэн. Тэр айгуу гоёсэн. Хаяас ингээд төвшөөгөөс амар сонир содон контентууд олж хардсан шүү дээ. Тэгээд угсаал эрэгтэй эмэгтэй хүний л ялгаал байгаа юм л та. Ийм тоглоом ярьдаг. Нэг юм 2 гаяа gaахгүй. Тэр бас амар хөөрхөн юм бил. Би хиндэ ойлгохгүй байж байгаа сүултээ ингээд ялтч төвшөөдөө хам сонсоод хахаар ингээд ойлгодог болчмолоод тэнгүүт ингээд амар ингээд чөлөөтэй харааж мараадаг заяа. Тэгээ бүр ингээд амар чөлөөтэй ярьдаг амар хөөрхөн юм бил. Холливуудын кинонуудад ч юм уу эсвэл ингээд тоглоомнуудад ингээд дүрийг ингээд нэг юм өнгөт арьстай хүн заавал оруулаад идэг болсон шүү дээ. Нэг өнгөт арьстай хүн, нэг Аз хүн байдаг. Тэр одоо ижил хүстэй байдаг ч юм уу. Тэр мөрийг бүр зоргоор ярьж ярьдаг. Тэр нэмэр хөр.
Сүүлийн Орос эпизодын нөгөө комментод амар хөрхөн байсан нэрээ. Тийм. Тэрнэр бид хоёр нөгөө юу ярьдаг штэ. Community спонсороо тэгээд өөр нөгөө нэг одоо байгууллагаас спонсор авбал яах вэ гэдэг талаар ярьдیں۔ Тэгээд тэр комментуудыг хараад би бүр ингэж ямар амар хөөрхөн хүмүүс үздэг юм бэ гэж чи сэтгэлээсээ бодсон шүү дээ. Харин тийм үзэгчдийн коммент амар хөөрхөн байсан. Тэгээд яг энэний өмнөх дугаарын бас комментууд амар хөөрхөн байсан. Тэгээд нэг газар амар хөөрхөн ингээд балтагаа авмаар байгаа бол ингээд үгүй бичээрэй гэж хэлсэн амар. Тэгэл ийм надад нэг юм хөөрхөн ингээд төсөөлөөгүй хайр халамж чинь бас айгүй сонирхолтой юм гэж бодсон. Тийм хүлээгээгүй тийм энэ тэр одоо үзэгчдээсээ би заавалчгүй ингээд нэг тийм хүсэхгүй шүү дээ. Зөөр үзэж хахад болно гэж бодож байгаа хүмүүсээс нэг юм хөөрхөн хайр ирэхээр айгүй гоё. Подкаст хийх чинь ажил штэ гэж орж ирсэн коммент бүрээ. Нэрэл бол нь ажил л да. Гэхдээ одоогоор бол ингээд яг юм амар юу болохгүй хийж чадж байгаа үе дээр байгаа тийм. Тийм нэг зовлон болохгүйгээр ажил гэж харахгүйгээр тийм. Тэгээ тэр бас нэг талаар нөгөө спонсор аваагүй явж байгаагийн давуу тал бас байж магадгүй гэж би бодож байна. Одоо ингээд хүний мөнгө авчаад юм хийж эхлэн гэдэг бол ер нь бол ажил штэ. Тийм. Тэгэхээр нэг талаараа тийм байж магадгүй юм надаа. Юу вэ? Нөгөө читрийн нөгөө ажиллахэр юм дээр нэг юм машинтай манай ажлын хүн. Энийг унах болтдгоо. Тэгээ би за би унчё. Тэгээ нэг шөнөөр ингэж явчихлаа тийм бас дугаар мгаар ичсэн. Тэгээ энэ машин чинь амжиргаа цагаан чинь амар инээстэй ингээд ингэж эргүүлдэг юутай амар хүнд цохон болохгүй. Тэр ингээд гэтээ айгүй унахад амар өвтэйхэн хөөрхөн өндөр машин байлаа шүү дээ. Амар инээс. Яа их хөөрхий. Чи он гэдэг юм чинь бүр ёо. Яа. Тэгээд нэг юу яасан. Нэг зоригтой басна нь тэр Unitel-ийн зураг бичлэг хийдэг өдрөөс гадна Таиландд тэр өдөр болон Таиландд явж явах үед нэг бодол орж ирсэн нь яг хөө машин авъя гэж байгаа ч гэсэн зүгээр би мопед авах юм байна гэж бодсон. Оо тийм үү. Дулаах үйлрэл тоо. Тийм одоо ер нь хавар намартай ундаг мопедтэй заавал болъё гэж бодсон. Тэрний шалтгаан нь мопед маш хөөрхөн загвартай. Хоёрдугаар тэгээд яг нөгөө машинтай байлаач төгжрэн штэ. Тэгээд төгжрлийн асуудлыг шийдэж чадахгүй. Тэрний юу бол яг хөө скутер байдаг. Түрээсээ скутерүүд бас аминд ортгол тоо. Гэхдээ бас нөгөө удаан унж мунахаар юутай бөөр мөр дээр нуруу энтер өвтгөөд идэг байхгүй. Ингээд хүн унцсан явж байгааг нь харахаар л надад бүр амар тохгосон гэдэг зүгээр ингээд тэгээд зам бас үнэн хөгийн. Тийм болохоор ер нь мопедтэй болно гэд би яг нөгөө мопедныхоо юуг яг ийм мопедтэй гэд Таиландд so cute. Эний ягаан ч юм уу амар хөөрхөн байна. Vespa гэдэг тийм мопедний брэнд юм шүү дээ. Хөөрхөн загварлаг мопед ороо алдартай гэх юм уу? Тийм нэг олж болсон. Тийм дуулгаа өмсөд мопед авъя гэж бодсон. Тэгээд влогны хувьд яг миний сэтгэлд хүрсэн төрсөд бас аваагүй мэн гэж бодсон. Би яг нэг төсөөлөлөө жоохон буулгаж чадаагүй юм шиг санагдаад. Тэгээд тэгтээ яг тэрийг эдитлээ зүгээр оруулчихъя гэж бодсон богинохон ч хамаагүй. Тийм тэгээд дараа нь бас яг мопед авч байгаа юугаа ер нь random sheets дээрээ контентоо таслахгүй яваад хийчмээр санагдсан. Яг байгаа дүрсээрээ л оруулчих. Тийм. Харин тэгэж бодогдсон. Контент хийдэг юмд жоохон гоё дуртай байгаа дээрээ бас хийчээ гэж бодоод тэгэл хизээний цагт үүлээлээ гэдэг бодол төрч магадгүй юм чинь. Дуртай байгаа дээрээ гоё хий гэж бодоод тэднээсээ нэг нь ингээ подкаст нь амар хөөрхөө яваад байгалахаар гоё урамтай. Тэгээ явж байна. Би нэг хэсэг ингээл нөгөө нэг эдитээ ингээл амар хийж сураал ингээл нэг шинэ юм сурахаараа тэрэндээ амар урамшаал ингээл ян зүрээр эдитэлж зүгээр гэдэг эдитэндээ амар донтоод гэх юм уу. Тэнгүүтлээ эдитэндээ зориулж өмнө нь болохоор ингээд флагуудаа зүгээр л байгаа дүрсээрээ наан цаамд оруулаад тэгээд тим хэмжээнд оруулдаг гэсэн байгаа байхгүй. Тэнгүүд сүүлдээ ингээд нөө эдитэндээ донтонгуутлаа ийм эдит хийхэд бол надад ийм дүрс хэрэгтэй гэж одоо шүүт хийж мэддэг болж болоод тэгсэн чинь ингээд явандаа ингээд нөгөө эцний саяны хэлгээр ингээд нэг төсөөлсөн шүү болж болохгүй ч юм уу те нэг тийм бахаар нь оруулахаа болж молол яг нэг тийм үе байд юм билээ. Тийм. Тэгээд буцаад эргээд харахаараа
зүгээр л оролцох. Хөрхөн Тэгээ байсан хүмүүс зүгээр амар тэгж амар сүртэй юм идэйтэй амар юм бодохгүй гэрөө. Тэр болохоор миний л одоо өөрс бидний л төсөөлөл байгаа байхгүй тий. Ийм юм төсөөлсөн чинь ийм юм болчлоо. Тэгэхээр энэ шигэ болж чадсангүй оруулчих гингүүд үзэж байгаа хүн нөгөө энийг мэдэхгүй шүү дээ. Энэ төсөөллийг мэдэхгүй болохоор хүмүүс зүгээр чамайг үзгээл ороод ирсэн байгаа шүү дээ уулнаас. Би нэрээ тэгж амар их влого тасалдуулдаг байж л. Яг хүссэн шиг болохгүй болохоор тийм яг ороогүй амар олон влог өгдөө шнэ да. Тийм үү? Өчигтэй харин юм биш үү? Амар цаг хугацаа. Би ч мөр ингэ weekly оролдог байсан шүү дээ. Тэнгүүд ингээд нэг weekly-г хүссэн шиг болохгүй бол ингээд бүл бүтэн ингээд 7 хоног бицэн дүүрсэн ингээд тэр чигээр орохгүй байх ихэр амар байгаа шүү дээ. Тэгээ одоо оруулах ихээр бүр амар одоо бүр 2 жилийн өмнөх хүн болохоор нэг. Юу вэ л да? Community sponsor оо тийм л да. Юугаа нөгөө магтах байна. Би нөгөө Skimsy цамцыг аваад ирэх үү нэрээ. Тэгээ харъя л та бас хар гэхгүй. Ийм байна. За энэ топ нь бол бүр супер заяа. Яг ингээ хүссэн шиг нэг юм маш бариуж ингэж харуулж ярих чамрыг юм. Бэлхүүс нэг юм нарийнх ийм байгааз curvy ягааз тэнгууд яг маш бариу ингээд би яг тас бариад амар хөрх юм бэл. Тэгээд гайхсан юм нь энэ байна. Мухагаас жоохон өмсцэн цамц шиг юм бэ те. Тэнийг одоо чиний өмдний доторх шиг материалууд нэлээд илэгдэлд орсныхаа дараагаар нэг юм болдог доо гэхгүй. Энэ одоо ингээд шинээрээ байгаа цамц хэд хэцүү байгаас тий. Тийм байна. Ямар сони харагдаж чадж байна. Тэгэхээр бас яг нөгөө материал нь миний подолкны материал болохоор миний төсөөлсөн шиг бас биш юм байна. Жохон нэг юм ширүүн юм шиг санагдаад байгаа юм. Хаана? Тэр чам тийж санагдсан. Яг чи ийм материал төсөөлсөн үү юу? Гэхдээ би подолкон дээр материал төсөөлөөгүй зүгээр л юм нөгөө бариулах гэх юм уу тий. Мөрөн нэг юм гоё. Тэгээд нэг ийм болохоор яг ингэ энэ хэсгийг ингэж барихаар одоо энүүгээрээ илүү тодорч харагддаг юм билээ л тий. Материалын нэрээ зуланхтай үжирсэ бодолцоогүй л юм. Тийм ээ. Гэтэ өмсгөд тухтай болж яах вэ тий. Энэ бол бас нэлийн гэрэлтдэг. Тийм жоохон секси талтай топууд өмсөх туртай хүмүүс таалагдчих магадгүй юм. Тэгээ гэрэлтээд байгаа болохоор би бас яг дэйли өмсөж чадахгүй байна. Энэ бол тэгтээ сонирхол харин тий тодорхой. Тэгээ би эренгүүтэл нөгөө нэг цаг цоош нэр өмсөж чаддаг юм аа. Нөгөө угаачдаг штэ нэг жоохон зайлаад. Тэгээд л угаацсан байгаа нь гэж бодохоор жоохон хэцүү байгаа. Тийм ээ. За галеригаа авах уу? Өөр сонь сайхан. Өнөөрөө энэ дугаар хийж байгаа хэрэг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч 4 сарын 12-нд нөгөө контент кон гэдэг нэг юм контент бүтээгчдийн нэг юу болох гэж байгаа юм бэлээ. За. Тэгээ би тэрэн дээр нэг хилцүүлэгт нь орохоор болсон. Амар хөөрхөн заяа сэдвэн. Ингээд би эргээд 0 subscriberтай болвол яах вэ? Юунаас эхлэх вэ гэдэг сэдвтэй. Зөв. Ханаас зэ бийж байгаа газар бэ? Нөгөө Норгийнхан хийж байгаа юм бэлээ. Тэгээд хэрвээ тэх юм бол бүр ингээд одоогийн хийж байгаа контентын type map чинь хэвээрээ байх уу шиг жоохон агуулгатай. Тийм яг болох юм уу тий? Панелист асуултаа юу гэж ойлгохоос шалтгааллах юм бэ тий бас нэрээ. Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Дахиад нэр хэлэх юм бол ийм юм дээр анхаарна гэж бодож ярих гэж байгаа. Зөв. Би болохоор бүр нөгөө талаас нь яг бүр анхнаасаа эхэлсэн бол одоо хийж байгаа контент хийх юм уу? Эсвэл бүр ингэж чи маадгүй кино задлан шиг контент хийх юм уу? Аагүй бах. Гэж асаал ойлгосон шүү дээ. Би дахиад хэлвэл дахиад влог л хийж байгаа. Тийм. Дахиад шинээр хэлж байгаа контент креатор들өө тустай байж магадгүй гэдэг талын юмнууд ярих гэж бодсон юм. За тэгээд community sponsor уншицгаая хэдүүлээ. За юуны Stream Hub-аар ирсэн community sponsor-ыг уншия. Жамуух энэ нэг тэр нь орд юм шүү дээ. Өөрийгөө хөөрхөн гэд байхаар бас эвгүй юм байна жамуухаас гинэ. 2247 манай жамуух бүр community sponsor-ыг бүр ингэ дугаар болгон дээр явуулдаг. Үнэхээр хөөрхөн. За буй нэмэх 8888 эд баялаг санхүүгийн амжилттай байдлыг бэлэгддэг юм. Амжилт хөөрхөн хүмүүс минь гинэ. 8888 хөөрхөн. Гадаадад амьдардаг сонсогч нь байна хөө. Дугаар болгоныг 2-3 удаа давтаж үздэг дээ. Хэцүү үедээ сонсохоор нэх гоё болоод явцдаг да. Хайртай шүү гэсэн байна. 2115. Хамаатны ихчнэр шиг л санагддаг болчихжээ. Йоо. Тэгээд ахума жас
гинэ. Нэрээ тонгорхчвал эвгүй санагдахгүй гинэ. Нөгөө хөөрхөн жамуух байна. Хөөрхөн ах уу мажаас гинэ. За 1247. За тэгээд банкны юунууд болохоор шингэн pimple patch уучраа олсон шүү. Баярлалаа. Дахиад бас асуулт комментоор үлдээлээ гэсэн байна. Нөгөө нэг чиний чамаас шингэн pimple patch үтсэн гэдээсэн. Хүн маань 5555. Тэр өөр хүн байсан мэлээ шүү дээ. Тийм байлээ. За тэгээд 3333. Оо ямар хөрхийн салхит ананд түүгээс гинэ. Ямар хөөрхий юм шүү дээ. За төвшөөгийн хамаатны. Тийм Зя баярлалаа. Ямар хөөрхий. Зя. Ёо хөрхөн жамуух бүр. Хөрхөн жамуухт энэ миний данс шүү. Joke даваачаа инх цай. За joke гэд дуусгасан юм. 1000 төгрөг. Саяны юу гэж ойлгосонгүй гэсэн чинь. Харин яасан бол хоёлаа нэг юм яриад тэн дээр л хариулсан баг гэж тааж байна. Энэ миний данс шүү гэдэг үгээр явдаг юм уу? За сайн уцгаа нэг дугаарыг хэд дахин сонсдог доо амлаа ажлаа хийхэд хантай 2 шүү гинэ. 9999. Тэгээ сүүлийнх нь хань болдог шүү 2-оо ааригаас гинэ. 100000. Манай дэс ингээд нөгөө өөрийнхөө никнеймийг бичээд үлдээчихээр нэг юм хүрхэн таньдаг болчихсон юм тий. Нөгөө эфемийн нөгөө юунууд эдэн штэ ингээд баян орж ирж нөгөө холбогддог хүмүүсээ эфемийнхэн таньдаг болчихсон байдаг шиг хөрх юм аа. Зя. За ингээд 43384. Тэгээ бид хоёр нөгөө спонсороор юм хийн гээд тэрийг амжуулвал гэхдээ одоохондоо амжуулчихвал тий 4 сард амжуулчихвал тий 4 сард амжуулчихвал. Тэр нэрээ рокийн шин салбар амир хөөрх юм бэл шүү дээ. Тэр нөгөө юуны хажууд мөн манай гэр ойролцоо мөн чи Новотелээс жоохон доошоо руудаал хүнсний дөрөв гэдэг хавцаа хаа. Тийм. Яадаг салбарт болсон. Зөвөр нөгөө экспресс салбар л гэсэн мөлий. Тэгээд амир хөөрх юм хагас бүнийхий юм амир том цонхнуудтай. Тэгээ гаднаа сууж болдог, дотроо сууж болдог. Дотор сандалнууд нь яг юм цонхныхаа хажууд амир хөөрхөн. Ийм жижигхэн бүр хийшрээ. Хажууд сууж муудаг. Тэр бас хөөрхөн. Maybe баг нэг дугаар бичвэл хөөрхөн байж магадгүй л. Тийм үү. За тэгээд community sponsor явуулсан хүн болгонд маш их баярлалаа. Тэгээд нөгөө сайн нэг хүн комментоор асуулт үлдээсэн гэснийг нөх тэр асуултыг яаж олно? Олно. Би бараг санджихлаа. Яг энийг унших юм байна гэж бодчихсон. Чи нэрээ андтай уулзч илүү салхит явах та. Үгүй л харин мэдгүй хаа. Тийм ээ. Таарч байгаагүй. Амар хөөрхөн зав. Ийм 3-тай илүү 4-тэй. Тэгээ бүр хил ам зам нь бүр үндэ хөөгчсөн бүр ямар нөгөө хин үү? Нэг жоох хүүхдээс штэ хэдүүлгийн очиход тэр юм уу? Тийм байл уу. Тэр хүүхэд тийм community sponsor явуулахар том юм уу? Ээж ч юм уу эсвэл аав ч юм уу л явуулж байгаа байхгүй юу? Яа хөөх юм. Чи бүр тэгж шууд байлаа. Яа. Тэр амар жоох хүүхдээс штэ. Одоо 3 тийм ээ 3 4 хүрсэн л хальтаа. Ямар хөөх юм. Тэгвэл таарч исэн. Тийм бүр so cute заяа. Тэгээ бүр ингээд хаяа ингээд зур ажиллаа игээ сууж байхдаа гинт ингээд амар андыг санаж байна. Йоо. Тэгээ төвшөө миний утсан дээр миний нөгөө юу дугаарыг зургийн андын зураг болгоо хадгалсан. Йоо. Сайн хоёроо би гэртээ хүүхдүүдээ хараад байж байгаа. Та хоёрын үеийн охин байна. Охин ч юм уу, хүүхэн ч юм уу, та хоёрыг харахаар охин гिचгмээр өөрийгөө харахаар хүүхэн гэмээр ч юм уу. Тэгж болохгүй шүү дээ. Одоо 2 охинтой, том нь 5 настай, бага нь 5 сартай. Би нэг best найзтай тэр маань хотод би аймагт яг ингэж ярилцмаар байдаг ч бид хоёр инстагаар л чаталж ярилцдаг. Ингэж найзтайгаа ойр байвал яасан ч гоё ингэж бодогдож бяцхан атаархаж сонсдог шүү. 4 сараас ажилдаа орно. Тэр үедээ цалинтай ээжийн бүх манийг community sponsor болгож шилжүүлнэ. Зүрх шүү. Яг л миний тайпны 2 байгаад байгаа юм да. Бүх юм дээр нь санаа нийлээд болдог бол хамт найзламар санагддаг шүү. Тэр ч худлаа байх л та. Ямар уулзаж байсан биш гинэ. За амжилт хоёроо гинэ. So cute. Ингээд хоёулын сонсож байгаа хүмүүс одоо таалт сонсож байгаа хүмүүс хоёулантай нугасаа vibe нийлэх бах гэж би боддог байхгүй. Тэгмээд ингээд энэ тэн таарад ярилцмаар байвал те ингээд шууд ирээд ярилцахад надад бол амар
гоё юм шиг санагддаг. Тэгээ би нэг юм бодсон юм ш нэр яг иймэрхүү комент уншиж чаад хүлээлгийн өрөөний хоёр амар хөрх ивент хийжсэн байхгүй юу? За. Хэдэн хонд байлаа. Тэгээ би тэнд амар дуртай байхгүй миний ингээд азаг дагуулж чижсэн биз дээ. Миний очиж исэн хамгийн хөрх ивентүүдийн нэг заяа баг хамгийн гоё ивентүүдийн нэг. Тэнд ингээд яг тэр хоёрыг үздэг хүмүүс хэдэн хүмүүс хэлээ да нэлээд олон хүмүүс цуглалцсан. Тэгвэл хоёулаа ч гэсэн тийм хийвэл амар хөрх юм гэж бодоод. Тэгээ яг манай подкастыг сонсдог ээжүүд маань оюутнууд гэл ингээл бүх хүмүүсийн бүх насныхан маань ирээд сууглаар яг хоёулынх нь vibe-ыг мэддэг. Энэ vibe нь дуртай болохоор ирсэн байгаа учраас амар гоё юм гэж бодогцсон. So cute. Тэгээд тэр үнд чи яг юу болох вэ? Ямар тэр хоёр болохоор хүлээлгийн өрөөний 100 дахь дугаар гэж явдаг байхгүй юу? Тэгээд 100 дахь дугаар болохоор мэдээж подкаст жоохон явна. Тэнгуут тэр хоёр Германд болсноо ч илүү Монголд ер нь арай ингээд юу болсноо ярьдаг. Ивент дээр ирсэн хүмүүсийнхаа өмнө ингээд шууд Тэгээ хамгийн энэстэн тэр хоёр ингээд сандарч өгмээр. Тийм сандраад буруу хараад суусан заяа тайзныхаа. Тэгээ хөөхөн нэг юм хөтлөгчтэй микро хөтлөгчийн хийгээд дээд нэг юм хөрхөн бас юутай одоо тэмцэнтэй. Тэнгуут ингээд хоёрыг нэ болцохсож жагаад ариунаад хийдэг үү, заяа хийдэг үү гэж мэгс асуулт нь ингэж хариулаад. Тэснээ хөрхөн яг нөгөө хүлээлгийн өрөө гэдэг одоо концепт нь өрөө жоохон нэмэх 18 тал руу болохоор ингээд нэг юм нэмэх 18 одоо юм тайчих эго стрип үзүүлбэр залуучуудын тийм болоод тийм хөрхөн юм болж байсан байхгүй. Тэгээд асуудал хариулт яваад тэгээ манай хоёр юм сэтгэлээ хэлж мэдлсэн нэг тийм болчихсон. Тэр ингээд миний ингээд очиж исэн баг хамгийн хөрхөн private event болж исэн хөрхөн такстай. Гэхдээ яг тэр такса 100% буцааж авах байсан. Өөртөө тийм ивент болж исэн. Тийм байвалс хөрх юм гэж таа. Nice. Ойрын хугацаанд биш үстэй тий. Ойрын хугацаанд биш тий. Ер нь үстэй тий. Ер нь бас байж болох юм аа л гэж бодоод. Тийм энэ хөрх юм бэ. Цалинтай ээжийнхаа бүх мөнгийг явуулъя гэсэн юм байна уу? Аха. Тийм. Харин тэр нөгөө нэг юу бас хоёлаа нэг цалинтай ээжийн 50 хэдийг явуулсан байлаа гэдгцээсэн шүү дээ. 50-ыг явуулсан илүү тэр 50-ыг явуулсан. Тэгээ тэн дээр болохоор хоёлоо ингээд ээж нарт одоо хүүхдүүдтэй зарцуулах мөнгө зүүн айгуу чухал байдаг. Бид хоёрлоо ингээд явуулсан бүр ингээд амар хайр өрмөр гоё исэн. Ингээд ярьсан байсан чинь нэг хүн бас доор нь ээж нарыг ингээд нэг юм өрөвдөд байгаа юм шиг гээд. Тэгээ тэр өрөвдөхтөө биш бас юм шиг надад санагдаад байхгүй. Одоо гэхдээ яг тэр хүн өөрөө шийдээд явуулна гэж байгаа бол тэр хүн нийлшид болохоор бас ингээд тэр чинь бас өрөвцөндөө бол. Тэгэхээр хүн тэр дугаар дээр чинь ингэж ярьдаг байхгүй би. Одоо ингээд ягаад ч юм ингээд сонин guilty мэдрэмж төрөөд байна гэд хин хойлоо ярьж агаад тэгээд эцэст нь дүгнээд ингэж ярьдаг байхгүй бид хоёр. Хэрвээ яг дансанд чинь 50,000 л байгаад яг л дансанд чинь 50,000 байгаа бол 50,000-ыг бүгдийг бити явуулаа. Наа чи бид хоёр амар хүн санагданаа. Хэрвээ зүр одоо юу гэдэг нь 50-аас илүү гэхдээ зүгээр 50-ыг явуулаад санагдсан бол энэ байж болно гэдэг юм ярьсан байхгүй гэж дүгнсэн байхгүй. Тийм. Тэгсэн чинь тэр комментс жоохон өвлсөн. Ээснэг өрөвдлөө. Инхээр чин бүр тусгаарлагдсан штэ гэдгийгцээс. Бүр ямар ч тэр сэдвтэй ямар ч холбоогүй ямар сонир комментс. Тэгээ одоо саяны охин маань жишээлбэл өөр ажилдаа орсон, цалиндаа болсон. Тэгээд цалиндаа ээж хаан 50-ыг бас давхар авч байгаа болохоор явуулна гэвэл бас байж болох хөрхөн байгаа шүү дээ. Тийм. За дараагийнх нь мэдэрч би нөгөө нэг гүүхээр миний хөх ингээд яадаг гэж ярьсан та. Тэгсэн чинь мэдэрч байгаагүй өвдөлтийг ганцаараа мэдэрдэггүйг мэдээд ямар хантай санагддаг гинэ. Жижиг хөхтөөдөө хөвчлэн тиймхэн байдаг ч авах давуу талууд байдаг болохоор гоё те. Гиснээс бас нэг зовлон гэхүү юу гэхүү нэг юм байна. Туслаач гэсэн байна. За төсөөлөөрэй гинэ. Би их сургуулаа төгсөөд ажилд ороод ажил гэр гэж 30 хүрэх гээд явж байна. Нэг мэтгэд 30 төгсөн байна. Бурхан минь яасан ч хурдан цаг хугацаа авдээ. Уган дотроо 18-тайгаараа ажил тараад хүчирсээр арай гэж гэртээ ирж мууртайгаа оловна гэдэг мууртайгаа ноцолдож байгаад унтаад арай л гэж ажлын өдрөө даваад амралтын өдрөөрөө гэрээсээ цухагч тэнхэлгүй амардаг. Яг ийм байдлаараа хэдэн ч жил болчих. Тоолморчгүй байна. Хүний урманд эмо дуу сонсоод бодогч хүнгүй байх чинь ямар сони юм бэ гэж сүултээ гайхаж байна. За чухал асуулт болон тусламж хүсэж байгаа зүйл маань одоо үед ганц би 30 хүрэх гэж яваа хүнтэй суугаагүй хүүхдтэй болж байгаагүй тийм сэв сингл хүмүүс хахаар юу хийж явдгийг болтой. Одооноос гарч хайхаас хаахаа намайг олоод ирэх юм болов уу гэж өчнөө хүлээлээ. Одоо худлаа юм шиг байна. Өөрөө хайхаас хаагур хайх уу юу?
Сул юм бэ. Oh my god. Ажлын хажуугаар хүмүүс хизээд нь хайрлаж дурлалцаад яаж болгоод байдсан болоо. Би ажлынхаа учрыг олох гэсээр энэ хүрлээ. Одооноос хайж магаад олж молоод балансыг барьж сурхаад над шиг манай үеийнхэн байгаа бидтэй. Би ганцаараа биш үсттэй. Эсвэл ганцаараа динозаврын үедээ гацчих уу. Туслан хичнээд. So cute. Ямар хэцүү тэгээд болсон. Бид хоёр одоо хостой хүмүүс болохоор бид хоёр ч гэсэн сингл 30-тай хүмүүс хаана юу хийж байгаа. Үнэхээр мэдгүй. Яг нь манай хэд сонсож байгаа хэд дундтай одоо уншиж өгч байгаа нөөрөө тус юм биш үү? Тийм ээ. Тэгэхээр та маань 30-тай сингл бол хаагур юу хийж байгаагаа бичээрэй. Одоо болдог бол бараг зуучилж өгмөр юм байна. Одоо манай комментиг биш манай подкастыг сонсдог эрэгтэй 30-тай сингл залуу байвал холбогдооч. Тэгээд 30-тай синглүүд юу хийж байгаа бичээч. Гэхдээ энэ нөгөө хүлээж суудаг гэдэг бас нэг сонирхол юм шиг байна. Point нь тий. Ингээд хэрвээ үнэхээр хүн амьтад танилцмаар байвал ингээд уулзаж одоо татна буруу ярьчлаа. Бүр юу. Яа өглөө. Чагаад гэр бүр ямар халуун байна ёо. Уулзаж татансмаар байвал гэвэл зүгээр өстэй. Тий. Бага бол бас өөрөө зүгээр хүлээгээд суух нь сонирхол юм байна л да. Бодсон ч тий. Зүгээр нэрэл энэ тэнд очиж нэтворкинг хийж хүнтэй танилцаж. Ядаад гоё энэ зүмөрийн секси стори оруулах хэрэгтэй юм болоо. Сэтэрээд байгаа чи. Нэг тийм найз залуутай болмоор байгаа стори оруулмаар. Бид бас нэг өмнөх эпизод дээр нэг ярьсан байт юм да. Тийм. Яна одоо л болохгүй маань гэдэг үе дээр айгүй буруу сонголт хийдэж шүү гэж тийм. Тэгж хэлсэн шүү. Тэнгүүд ингээд амар одоо юу гэдэг. Тодорхой хэмжээгээр ямар одоо харагдах байдал эсвэл одоо харилцаа янз бүрийн юм дээр нэг юм жоохон цензурууд байгаа шүү дээ. Хүн болгоод тэр цензураа маш буулгаад нэг юм оройтчлаа болохгүй болчлоо. Одоо хүнтэй уулзахгүй л гэдэг үе дээр айгүй буруу сонголтууд хийх гэдэг юм шиг санагддаг шүү гэдгээд дахин хэлье. Тэгээд юу юм шүү? Хоёул төсөөлөе л доо. Хоёул хэлсэн болов. За. Би л яг ингэх байсан. Хэрвээ би 30-тай за одоо яг насан дээрээ сингл байсан бол би бүр ингээд амар хүнтэй уулзаж үзэх байсан баг. Гадагшаа хэрвээ жишээ нь явж байгаа бол би ингээд амар шин гадны хүмүүстэй амар их уулзаж муулцаад. Одоо ингээд надад бодогдоод байгаа хгүй юу? Ингээд Монгол хосын харилцаа, гадаад хосын харилцаа гэж бодохоор гадаад хүмүүс нэр яаж өрхтэй юм бол гэдэг юм амар сонирхол татаад байгаа хгүй. Тэнгуут би ч гэсэн ингээд хэрвээ сингл байсан бол гадагшаа яваад тэгэхээр гадаад хүмүүстэй амар болцох байсан баг гэж бодогдоодсэн. Чи сингл тийм. Би тэгээд нөгөө нэг юм сонсож байгаад амар хөөрхөсөн. Нөгөө бидний нууцын номын нөгөө хойлоо нэг ярьжсэн тий. Хаашаа хэлээ Европ яваад тэгээд тэр Европын трипэн нөгөө танилцаа авчи юу лээ. Тий. Тиндер танилцаад тэгээд яасан тэр сториг сонссон чинь ингээд надад амар хүрхэн тэгээ юу юм бэ? Ийм адал явдалтай юм шиг санагдсан байхгүй. Тэгээ би тэрнээс хойш бас нэр гадаад хүнтэй болцох ямар байт юм бол гэдэг юм амар. Би л ерөөсөө бүр юм танилцах ап бүр татаж үзэж байгаагүй. Би бас. Тийм. Тэгээд бид хоёр яг андаг нөгөө номигийн тэрийг ярингуут нь танилцах ап нэрээ ашиглаж үзээгүй хостой болцсон байж тээ ч гэх шиг бүр. Отич яг ярьстэй. Тэгэхээр зүгээр нэрээ надад санаанд орсон юм болохоор зүгээр болох болохгүй нь хамаагүй танилцах апаар хүнтэй уулзч үзвэл би л зүгээр яг тэгмээр юм. Хэрвээ би буцаад сингл байсан бол ивентүүд рүү явж үзвэл гэж бодсон. Тэр ивентүүд нь одоо нэг юм саяны нэг хөөрхөн тэр хүлээлгийн өрөөний private event-с байж болж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрэнд очиж байгаа хүндээ би vibe нийлэх магадлал өндөр гэдэг. Тийм гэж бодсон тиймэрхүү ивентүүд. Тэгээд нэг амар хөөрхөн юу байд юм бэ нэг юм board game-ний зүгээр л танихгүй хүмүүс бүртгүүлээд эргүүтлээ тоглолдог нэг тийм ивентүүд юм бэлээ. Зохион байгуулалтаа гаин таньдаг байжгаад тэгээд бидэд ингээд юм
board game тоглолтыг ийм залуус байгаамаа. Бидэд ингээд ийм YouTube эхлүүлж байгаа. Ирээд чи ингээд нэг бичлэгэнд орох уу гэх тэр бичлэгээр ороогүй шүү дээ ямар сайн. Тийм үү. Тийм яасан чи нэг алтаал гарсан баг. Тэг ямар ч байсан ярианаас сонссон чинь ингээд ивэнтөө зохион байгуулдаг, такс тасалдаг. Тэгээ тэрэнд нь сонирхсан хүн болгоо ирээд тоглож болдог гэх. Тэгээ тэр амар хөөрхөн санагцсан. Нөгөө Q's night биш үү? Тэр бас ингээд сүүлд нэг ийм юмуд нээсэн байсан. Баг болтохгүй байх юм бол зөв ганцаараа бүртгүүлээд ирээд тухайн өдрөө ганцаараа бүртгүүлсэн хүмүүстэй нэг баг ширээнд болоо сууна гэдэг ч юм. Тиймэрхүү юмуд нэг тийм жан болох магадлал өндөртэй юм шүү. Гэтэ би одоо ингээд өөрийгөө төсөөлөхөр би бол яг бас яг ингээд энэ төрлийн хүн байхгүй хүлээж судаг. Ер нь бол нэг ингээд энэ тэнд ивэнтэд очиж хүнтэй танилцъя гэж боддгоо. Одоо хүнтэй танилцахын төлөө ямар нэг юм хийдгүү гэх юм уу? Энэ ингээд болох хэвээр юм болохоороо болно намайг ингээд байж хахтлахын нэгэнд харна гэдэг үзэл бодолтой. Би сэтгэл яг тиймэрэл байх баг. Ингээл би яг хин нэгнтэй танилцъя гэж бодоод хин нэгнийг олохын тулд ивэнтэд очиод ч юм уу. Тийм юу бол надаас гарахгүй байна. Тийм үү. Тэгвэл ингээд биш бити тэгж бодоо. Хүнтэй танилцахын тулд тэр ивэнт дээр очиж байгаа биш ахгүй да. Зөвөр ингээд чамд боломжит хувилбарууд гаргаж ирэх магадлал өндөртэй л ахгүй. Чи зөвөр ингээд Q's night-д үнэхээр гоё оройг ингээд юу ч бодохгүй ингээд гоё асуулт хариултанд хариулаад өнгөрөөе гэж бодоод enjoy хийх гээд л оч. Тэгэхгүй юу? Миний санаа болохоор тийм. Хүнтэй танилцах гэсэн гэдэг зорилготой очихоор чи бүр ингээд улам ингээд нэг юм pressure таалагдах гад ч гэдэг юм уу тийм хувцсан дээр анхаарах гад ч гэдэг юм нэг тийм pressure амар ихтэй болчихно тийм. Ямар ч зөвөр юм өөр олон хүмүүстэй танилцах боломжтой юмнуудад л очиж үзүүл яа гэдэг санаа ахгүй. Харин би бас ер нь гэхдээ санал нэг байна. Зүгээр өөрөөрөө бодхолэр л жоохон ясгүй юм байна л гэж бодож байна. Тэрнээс саяны үнийг бас тэгээсэй л гэж бодож байна. Тэгээд нөгөө ажил бол тэгэл яаж хийж байгаа л болноо. Тэгээд 7 хоногтоо ядаад амралтын 2 өдрөө өөртөө зарцуулаач гэж бүр хүсмээр байна гэдэг. Зарцуулж чадахгүй байгаа хүмүүс зүгээс хэлэхэд гэж. Тэгээд нэрээ бас юу. Одоо ингэ жоохон 30 төхөөд ч юм уу эсвэл ямар ч сингл тодорхой хэмжээд удаа явчингууд нөгөө нэг ойр тойрны хүмүүс ингээд нөгөө нэг найзуудтайгаа ч юм ингээд танилцуулах гад байдаг үйлдэл айгүй их болчдөг юм шүү бэлээ. Тэгээ бүр randomly төвшөө би тэр өөртөө нэг тийм үйлдэл хийгээд тэр бас амар фейлдчихсэн. Тэгэхээр ямар ч зүгээр нэг фейл түүхтэй хүний хувьд тэр бас амар дэм юм байлаа шүү л гэж хэлгэсэн. Яг хоо хийх нэ л ингээд болвол тэр үз болохгүй бол тэр үз гэдэг л өнцгөөс эхэлсэн л дээ. Гэхдээ бүр амар адармаатай болж дууссан болохоор нэр яг ам гарч болохгүй юм билээ. Болохгүй бол тэр үз гэж боддож болохгүй юм билээ. Тэр чинь ингээд хүн хоорондын харилцаа штэ тий. Гэхдээ бас ингээд нөгөө амар удаан сингл явж байгаад хостой болсон найз надад байдаг байхгүй. Бүр огт өрхөж үзээгүй байж байгаад заяа. Тэгээд сая 20 7 тоо байна уу 6 тоо байна уу хостой болоод тэгээд одоо хамт амьдраад хүүхдтэй болсон. Тэр амар хөөрхөн маас тэ бүр ингээд нэг ч өрхлийн кейсгүй хэрнээ ингээд шууд ингээд бараг л заяаныхаа бараг уучраал хүүхдтэй болол. Одоо амар happy байгаа. Тэгэхээр ингээд нэг юм зүгээр л болох хэвээр юм болох хэвээр цагтаа болдгийн жишээ юм шиг бас. Гэхдээ ер нь ингээд нэг юм гэрлэх нас ингээд нэг юм хостой болохнаас амар хоошилсан юм шиг санагдаж байна. Тэгээд нэг юм амар home body амьдралын лайфстайлаараа их дэлгэрж байгаа юм шиг. Тэгэл нэг хөрхөн мууртай эсвэл нохотой. Тэгэл петтэйгээ байж хахад л ингээд нэг тийм гоё юм шиг. Тэгээ нөгөө нэг мемнүүд яваад идэв штэ. Яг одоо 95-аас за 94-өөс 98 оныхан мууртай нохотой. Тэрнээс дээшээ болон доошоо үеийнхэн болохоор ихнэр нөхөртэй болсон гэдэг мемнүүд амар их явж байгаа. Тэгэхээр бас яг энэ циклэн жоохон тэгж тарж иж магадгүй. Яг манай үеийнхэн жоохон нэг талаараа яг нөгөө 96 97 98 оныхны аав ээж нэр амар их салсан байдаг учраас жоохон хаширсан гэдэг шиг тийм хүмүүс их залуучууд их байгаа учраас жоохон хянамгаа хандж иж магадгүй ч гэж бас бодсон. Тэгээ чүүл байгаа юм шиг. 30-тай сингл гэхээр нэг юм асуудал харин сонсогддоггүй. Гэхдээ ингэж хостой хүн их нь буруулах л та. Тийм зүгээр л ингэ ажиглаад хахад эргэн тойронд маань миний хувьд ингэ сингл найзууд амар л их байгаа даа. Тэгэхээр мэдгүй амар нормал ч юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тийм тэгээ одоо нөгөө 30 нас чинь сингл байхад хөвгшдөх нас бас угаасаа биш л байна л да тий. 30 нас чинь бүр амар гоё нас ч юм шиг. Яг ингэ 30 гараад хин нь одоо юм сингл байх үедээ танилцахаар бас амар гоё юм шүү. Ер нь нэг бодлоо. Харин тийм бас тий гоё хин амар мачуур болсон. Эсвэл бүр ингэж амар санаа тоолцоо юм болов гэж юу. Тийм болов.
За тэгээд энэ удаагийн дугаарыг сонссон хүмүүстээ баярлалаа. Бүх сонсогч нартай баярлалаа. Дараагийн дугаараар ярих сэдв MBTI. Тийм ээ. Тийм MBTI-а би үзсэн, 9 үзсэн. Тэгээд бид хоёр Би одоо бүр мартсан. MBTI-ыг сонирхолтой байдлаар ярих болно. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.